Ирэх 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилго бүхий хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний орон нутагт дахь нээлт амжилттай үргэлжилж байна. Монгол Улсын ерөнхийлөгч санаачилсан тус хөдөлгөөнийг баруун бүсийн тулгуур хөгжил Ховд аймаг хэрэгжүүлэхдээ бүтцийн хүрээнд анхаарч брэнд бүтээгдэхүүн бий болгохыг зорж ажиллана гэдгийг нутгийн удирдлагууд илэрхийллээ. За Ховд аймгийн хувьд бол ер нь ховчууд маань ч мэднэ улс даяараа бас маш сайн мэддэг бах маш хөдөлмөрч ийм тариаланч бас арт түмэн байдаг. За газар зүйн заалтын хувьд бол Ховдын шивгаа бол бас нэлийн алдартай байгаа. Одоо манай аймагт ингээд төлхөө ургуулдаг бас жимсгнүүдийн нэг байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар цаашдаа яг энэ үндэсний хөдөлгөөний хүрээнд яаж Ховдын одоо брэнд бүтээгдэхүүнүүдийг бий болгож малчтаа мөн тариаланчтай зах зээлд нь илүү одоо холбож ажиллах тал дээр ингээд энэ үндэсний хөдөлгөөний хүрээнд ажиллаад явж байна. Ховд аймгийн хувьд орон нутгийнхаа мах болон хүнсний ногооны хэрэгцээг 100%, сүм бүтээгдэхүүний 80%-ийг өөрсдөө хангадаг. Харин бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг бусад орон нутаг болон гадны импортын бараагаар хангадаг тул шийдвэрлэх шаардлагатай асуудлууд их. Мөн нийслэл хотоос аслагдмал байршилд байдаг нь олон хүндрэл үүсгэгч нөгөө талаар бомтуудтай ойрхон давуу талтай юм а. За Ховд аймагт маань одоо Жаргалант Ховд гэх мэт одоо 3 том агропарктай. Эдгээр агропаркууд нь 100% ажиллаад эхлэх юм бол хүнсний ногоогоо дотоодоос 100% хангана, мөн сүүгээ цаашдаа 100% хангах юм томоохон зорилготой юм байна. Мөн одоо Ховд аймагт үйлдвэр технологийн парк, дэд бүтц буюу цахилгаан, дулаан, уур, хогны асуудлыг шийдэх одоо энэ төсвийг багтаад өгчих юм бол 283 га бүхий одоо маш том үйлдвэр технологийн парк баригдаж байгаа юм байна. Ховд аймагт 2022 оны байдлаар нийт 140 гаруй аж ахуй нэгж хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тус аймагт Ховд эко цемент үйлдвэр баригдаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүс байгуулахаар төсөл хэрэгжиж эхэлсэн гэх мэт олон бүтээн байгуулалт цөндөрлөн аж үйлдвэрлэлийн сэргэлт бий болж байгаа нь хүнсний хувьсгалтай хоршиж уялдан хэрэгжиж байна.